Өнөөдөр нийгэмд өрх гэрийн тэргүүн айл гэрийн одоо эр нөхөр өрхөөгтийнхээ эцэг аав болсон маш олон сайн загварчилгаа хийж байгаа аавууд байгаа. Мэдээж хүүхдийн хүмүүжил бол гэр бүлийн хүмүүжил. Аав ээжээс бүх зүйл шалтгаална. Гэр орондоо хүн юу хийж ийн тэр гэр бүл амьдралын төлөө, мөрөөдлийн төлөө, ирээдүйн зорилгын төлөө юу ярилцж байгаас ахуулаад төр хүүхдийн төлөвшил, тэр айлын мөрөөдөл, зорилго тодорхой болж байгаа. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд нөгөө биднүүсийн нийгэм маш их завгүй энэ хотж байгаа энэ нийгэм дотор нөгөө гэр бүлтэйгээ ярилцдаг эцэг эхчүүд аавууд бас цөөрч байгаа юм болов. Аав гэдэг хүний ухамсар, аав гэдэг хүний үүрэг ирээдүйд хүүхдээ сайн хүн болгохыг мэдээ зорж байгаа. Тэр явж байгаа зорилт нь өнөөдөр зөвхөн мөнгө олсноор, сайн сургууль сургацснаар хэмжигдэхгүйгээр хүүхдээ яг ойлгодог аавууд, хүүхдтэйгээ хамт мөрөөдөл ярьдаг, хүүхдийнхээ ирээдүйг хамтан төлөвлөж чаддаг аавууд, эцэг эхчүүд энэ нийгэмд бас дутагдж байгаа болов уу гэж миний хувьд харж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг нэмэгдүүлэх өнөөдөр зөвхөн аав байх, өнөөдрийн энэ ертөнцид амьдарч байгаа бүхэл амьтад эцэг эхийнхээ үргийг гүйцэтгэж байгаа. Тэнд амьдарч байгаа шоргоолж хүртэл үр дүнлийнхаа төлөө хоол олж өгөхийн төлөө тэмцэж байгаа. Тэгэхээр би өнөөдрийн бид бүгдээрээ эцэг хүн, их хүн өнөөдөр өр хүүхдээ сайн хүн болж хүмүүжүүлэх нийгэмд одоо хариуцлага тийм шаардлагатай. Дээрээс нь одоо илүү сайн хүн болгож нийгмийг бүтээгч хүүхдийг хүн бүтээж ийн, хүнийг хөгжүүлж ийн гэдгийг бас эргэж харсан ухамсарлаасаа л гэж миний хувьд хүсдэг. Тийм учраас бас би сайн аав гэдэг одоо бас өөрийн хэмжээндээ ихтгэл тавихыг бас хүсдэг, зорж яваа. Тийм болохоор альва нийгэм мөрөөдөлгүй болчвол, альва айл, альва гэр бүл мөрөөдөлгүй болчихвол зориггүй болчихно. Зориггүй байгаа гэр бүл дотор одоо тийм сайн сайхан зүйлүүд бол харагдахгүй. Тэгэхээр айл болгон мөрөөдөлтөө, хүн болгон мөрөөдөлтөө байж аж Монгол улсын мөрөөдөл бий болж биднээсээ амьдрал өнөөдрийн маргаашийн энэ нэг ахуй дотор маргаж байгаа энэ маргааны асуудлуудыг хүртэл бид нь том сэдвээр, том мөрөөдлөөр давж гарна гэж миний хувьд боддог. Тусгаар тогтносон эрх чөлөөт улсад амьдран тэдний иргэн байна гэдэг асуудал бол үнэхээр том хөв заяа, том одоо бахархал. Тэгэхээр биднээсээ монголчууд биднээсээ арчлан хэтэрхийх тэмдчихэд өөрсдийнхөө тусгаар тогтнол энэ эрх чөлөөний ойлголтуудыг бас дутуу мэдэрдэм болов гэж боддог. Би бас өвөр Монголд очоод өвөр Монгол хүмүүсээс эх оронтой байх, энэ галголомттой байх гэхэд маш олон зүйлүүдийг харж мэдэрчээсэн. Өвөр монголчууд магадгүй энэ Чингис хааныхаа хөшөөнд ирээд залбираад мөргөөд өөрөө сэтгэлээсээ ингээ үйлж байгаа хүмүүстэй таарч исэн. Өнөөдөр би галголомтондоо ирээд мөргөлөө. Тусгаар тогтнолын Монгол улстай ирээд галголомтондоо мөргөлөө. Би одоо бараг өөхтэй харамсахгүй байна гэд. Тэгэхээр тэр хүмүүс төртөө байна, галголомттой байна, тусгаар тогтносон байна гэдэг бол ямар том ойлголт уу, ямар том агуулга уу. Өнөөдөр энэ тусгаар тогтнол энэ өнөөдрийн биднээсээ эрх чөлөө бий болгох гэж биднээсээ өмнөх түүх бол маш олон чухал зүйлүүдийг бидэнд сургамжуулж үлдээсэн. Тэгэхээр энэ цаг үед амьдарч байгаа монголчууд бид бүхэн өөрсдийнхөө эрх ашиг өөрсдөө бий гэхээс илүү улс орны эрх ашигын төлөө том сэдвээр бас бодох нь чухал юм болов. Өнөөдрийн биднээсээ нийгэм бий болж байгаа болоо бид гэдэг ойлголтыг ерөнхийдөө мартаад бас бид хэвгд удаж байгаа. Тэгэхээр айлын их хүнч бай, эцэг хүнч бай, аав хүнч бай бидний илүү томыг харж чаддаг сэтгэлгээний хувьд бас томроосоо л гэж хүсэж байна. Тэгэхээр монголчууд бол ахуй хувьд бол би ядуураагүй гэж боддог. Сэтгэлгээний хувьд бид маш их ядуурч байгаа болов уу гэж миний хувьд боддог.